Өнөөдөр тэрийн ордонд болсон иргэний андгаа өргөх ёслолд нийслэлийн шилдэг 850 сурагч оролцсон юм а. Энэ жилийн хувьд 16 нас хүрч Монгол залуу хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа 46 мянга гаруй залуус байна. Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 17464, орон нутагт 29175 залуус байгаа юм а. Иргэний үнэмлэхээ гардна гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс ч 16 нас хүрч байгаа охид өвгүүд энэ өдөр Монгол улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргуун, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч чин шударга иргэн байх үүргээ ёс зүйтэйгээр биелүүлэхээ андгаалсан юм а. 16 нас бол бүхий зүйлсийн эхлэл. Хүн бодгаач гişтний суурь гэж би боддог. 16 настайдаа иргэний үнэмлэхийг авна. Монгол улсын иргэн аль биесээр болж оюутны амьдралд хөл тавихад ойртож ирээдүйн чадварлаг боловсон хүчин болох түүндээ өөрийгөө бэлдэх олон боломжийг эхлүүлдэг бэлэг шиг юм сайхан нас гэж би боддог юм. Энэ жил бид бүхэн зорилгоо тодорхойлцгоё гэдэг энэ сайхан урайндор, энэ сайхан утга учирын дор өнөөдрийн иргэний андгаар ёслоо зохион байгуулж байна. Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч амьдралынхаа нэгэн шинэ үеийг, амьдралынхаа нэгэн алтан босгоор алхаж орж байгаа. Та бүхний хувьд энэ өдөр амьдрал чинь бас нэлээд урт хугацаанд дурсагдах байгаа гэдэгт огтхонч гэрэлцэхгүй байна. 2015 оныг залуус бүтээн урайндор бүхий л үйл ажиллагаа зохион байгуулж сар бүрийг өөрийн нэршил, урайлахтай болгон олон ажлуудыг эхлүүлээд байна. Тухайлбал 11-р сарыг 16 наснуудын сар болгон зарлаж, улс орон даяар уламжлал болгон жил бүрийн 11-р сарыг 16 наснуудын сар болгосон юм а. Үндсэн хуульд заасан тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурсан энэхүү хүндтэй ёслол Монголын бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан улс орон даяар зохион байгуулагдаж байгаа нь энэ юм а.